Та сайн байцгаана уу? Энэ бичлэгээрээ болохоор би энэ номыг ревю хийж байгаа. За тэгээд англи хэл сурахад энэ номноос хэрэгтэй санаанууд юу байна вэ гэдгийг бас англи хэлтэй холбож ярихыг хичээнэ. The Japanese method for transforming habits one small step at a time гэж энэ болохоор жижигхэн алхмаар алхам ерөнхийдөө habit буюу дадал зуршлаа өөрчлөх ийм Япон арга гэсэн утгатай. Энэ номыг бүтээсэн хүн нь болохоор Sarah Harvey. За тэгээд энэ хүн болохоор ерөнхийдөө энэ номыг бичгээд Японд явсан юм лээ. Тэгээд Японд амьдарсан туршлагаасаа хараад Япон хүмүүс ер нь яаж юм хийгээд байна? Яаж Япон компаниуд ийм амжилттай яваад байна гэх мэтчлэн ийм зүйлсүүдийг сурсан. За тэгээд шууд анх хараад бол энэ ном надад таалагдсан. Яг гэвэл шууд ингээ харангуут шууд амар тайвшрал өгж исэн. Тэр нь их таалагдсан. За гаднах үзмжээс гадна дотор нь болохоор би яаж уншсан бэ гэхээр хэрэгтэй хэсгүүдээ ингээд юм стикер наацсан. Одоо 2 дугаар хэрэгтэй хэсэг гээд ингээд би ингээд стикер наагаад яагаад гэх юм бол хэрэгтэй мэдээлэл ингээд дэвтэр дээрээ бичиж гэхээр залхуу хүрээд гэх юм уу? Тиймээс учраас ингээд стикерүүд наацсан. За тэгээд дараа нь видео хийхийн тулд ерөнхийдөө энэ стикерүүдээ хараад аль хэсэг нь илүү хэрэгтэй санагдсан бэ гэдгийг ингээд хараад явсан байгаа. Toyota компани бас амжилтын түлхүүр нь Kaizen гэж гарч ирд юм байлаа. Одоо Америкчууд жишээ нь маш хурдан өсөлт дэвшил тиймэрхүү бум бам гэсэн юмд амар дуртай тий. Японууд болохоор яг жижиг алхмаар ингээд сайжруулалт хийх нь илүү үр дүнтэй. Тэгээд burnout буюу ажилласаа туйлдах шинж тэмдэг гарахгүй тулд жижигээр ингэж алхмуудыг авах нь зөвөө гэж гарч ирсэн байгаа. Энэ номыг би уншаагүй байсан мөртлөө ерөнхийдөө энэ аргыг ашиглаад явсан байна гэдгийг би сайхан мэдэж авсан. Яагаад гэвэл Daily Learning Lab гэдэг маань болохоор өдөр бүр суралцах юм лаборатори гэсэн утгатай. Тэнгүүд өдөр бүр би ингээд англиар үг оруулдаг, монголоор үг оруулдаг. Өдөр алгасахгүйгээр ингээд жижигээр ингээд хийгээд ангууд одоо жишээ нь бүгднийг ингээд багцлаад ном болгох боломжтой болчихж байгаа. Тэгээд өдөр болгон ингээд тууштай хийгээд байгаа болохоор бас хүмүүс миний контентыг дагаад ингээд явах боломжтой. Тэгээд би энэ дадлаар энэ Kaizen шиг жижиг дадлаар ерөнхийдөө том зүйлийг бүтээж болно гэдэг санааг Daily Learning Lab-аараа аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн байсныгаа ухаарсан. За тэгээд энэ ч нэг сонирхолтой юм гарсан болохоор 80-аад онд ерөнхийдөө ажилчид нь компанида 19 сайжруулах тийм санаануудыг өгдөг байсан. Одоо ч гэсэн ерөнхийдөө өгдөг. Тэгээ Япон хүмүүсийн болохоор компаниуд нь яагаад лаг яваад байна вэ гэхээр яг ажилтнууд нь яг ажлыг нь хийж байгаа нухалж байгаа гол хүмүүс нь энийг сайжруулах санааг илүү сайн, илүү хурдан гаргаж ирнэ тэ. Тийм учраас Япончууд ажилтнуудаасаа компани яаж сайжруулах вэ гэдэг ийм асуумжийг байнга авдаг байсан. За тэгээд нэг зүйлд одоо жишээ нь чи амжилт байгуулсан бол өөр зүйл дээр тэр аргаа ашиглаад бас habit буюу дадал зуршлаа бий болгож амжилтанд хүрэх боломжтой гэдэг ийм санаа байсан. За тэгээд Kaizen-ийн маш чухал санаа нь болохоор маш жижигхнэр эхлэх хэрэгтэй. Бүр бодож байгаагаасаа, төлөвлөж байгаагаасаа юу нь бол жижигхэн байх хэрэгтэй. Яг хүссэн хэмжээндээ хүрэхийн тулд ингээд жоохноос эхлээд тэгээ хүссэн хэмжээндээ хүрэх гэдэг санааг ерөнхийдөө гаргаж ирсэн байлээ. Одоо жишээ нь та бясалгал хийхийг хүсэж байгаа бол 7 хоногт 1 л удаа хий. Тэгээ 1 удаа хийгээд дадцсан бол 2 удаа болго гэх юм уу. За өөр нэг санаа нь болохоор хэрвээ ус илүү их уухыг хүсэж байгаа юм бол 0 орох болгондоо 2 балга ус уунч гэдэг юм уу. Яг тэрээр дадуулах боломжтой. Яг нэг дадал зуршлаа эсвэл нэг хийдэг зүйлээ угаасаа л хийдэг зүйлээ дадал зуршилтайгаа холбох. Тим маягаар дадлыг бий болгож болно гэж гарсан байлаа. Та хэрвээ ном бичих хүсэж байгаа юм бол өдөрт 1 хуудас бичнэ гэж өөртөө амлалт өгөөд тэгээд 1 жилийн дараа гэхэд та номтой болно. Яг амьдралд ойрхон хэрэгжүүлэх боломжтой юм санаанууд өгсөн байлаа. За тэгээд Kaizen гэдэг энэ арга нь яаж ажиллаад байгаа юм бэ гэхээр бидний fight or flight system гэж байдаг тийм. Fight or flight system буюу ямар нэгэн аюул ирэхэд эсвэл ямар нэгэн том өөрчлөлт ирэхэд зодолдох уу эсвэл зүхтаах уу гэдэг ийм систем байдаг. За энэ системийг ерөнхийдөө бүгдээрээ мэдж байгаа байх. Хүй нэгдлийн үеэс ерөнхийдөө гарч ирсэн ийм бидний тархинд байдаг ийм систем байгаа. Хүй нэгдлийн үед одоо арслан гараад ирэнгүүт тулалдах эсвэл зүхтаах гэдэг хоёр сонголттой байсан. За тэнгүүд одоогийн нөхцөл бид нар ийм аюул байхгүй ч гэсэндээ яг энэ нь ингээ байсаар байдаг. Тэгээ ямар нэгэн өөрчлөлт ч юм уу аюул ирэхэд зүхтаах уу эсвэл тулалдах уу гэдэг хоёр сонголтын аль нэгийг сонгох юм байна л да. Аюул байхгүй байхад ч гэсэн бидний стресс маш их өндөрсөд тэгээд хэрэггүй стресс бий болдог байх нэ.
За кайзен болохоор маш жижигхэн алхамаар хийгдэж байгаа учраас ердөөсөө энэ тулалдах эсвэл зүхтаах гэдэг системийг асаахгүйгээр жижигхэн ингээд нуугдаад ингээд орчдөг гэсэн үг. Дадал зуршил болчдөг. За энэ байдлаараа кайзен арга илүү онцгой байгаад байгаа. За энэ аргыг ашиглаж эхлэхээс өмнө эхлээд зорилгоудаа тодорхойлох хэрэгтэй. Та ямар зүйл дээр өөрийгөө сайжруулахыг хүсэж байгаа? Одоо карьер юм уу? Мөнгө санхүү юм уу? Англи хэл юм уу? Эсвэл эрүүл мэнд юм уу гэдэг ингээд яг зорилгоудаа тодорхойлно. За тэгээд зорилгодоо хүрэхийн тулд жижигхэн ямар дадлууд хийж болох вэ гэдэг санаагаа уралдуулад тэгээд яг хийж болохоороо сонгоод тэгээд хийж эхэлнэ гэсэн үг. Тэнгүүдээ хийж дадсныхаа дараа илүү ихсгээд явна. Саяхан надад суралцагч маань нэг ийм дэвтэр өгсөн. Тэгээд би энэ дэвтэр дээр болохоор ингээд ийм to-do list-тэй бичдэг. 1 сарын 23-нд жишээ нь би ингээд хийх ёстой зүйлсүүдээ ингээд биччихэж байгаа. Тэнгүүтээ нэг нэгээр нь ингээд хийгээ явдаг. Тэнгүүд одоо дадал зуршил хийх ёстой дадал зуршил байх юм бол хийх байгаа өдрийнхөө to-do list-энд оруулаад тэгээд хийсэн үү хийгээгүй юу гэдгийг тэмдэглээд явуучих юм бол би одоо 1 сард иймэрхүү ажлууд хийсэн байна. 2 сард иймэрхүү ажлууд төлөвлөсөн байна гэх мэтчлэн ингээд яг барьцтай байх юм байна гэж бодсон. За тэгээд иймэрхүү байдлаар ерөнхийдөө бичих хэрэгтэй гэж гарч ирсэн энэ Kaizen гэдэг номон дээр. Яг энэ дадал зуршлуудаа зуршил болгохын тулд найзтай хэлэх эсвэл одоо сошиал медиа дээрээ зарлах. За энэ болохоор яг болдго юм бэлээ. Би ном унших чаленж зохиосон. Тэгээ өөрийгөө өдөрт 30 минут заавал ном унших ёстой гэдэг ийм чаленж эхлүүлээд тэгээ тэрийг ингээ стори болгоод Instagram дээр шеэрлээд байсан. Хүмүүс харж байгаа. Тэг хүмүүст зарлцсан болохоор за би энийг хийх ёстой гэдээ ингээ хийгээдсэн. Англи хэлийг ч гэсэндээ бас жижигхэн алхмаас эхлээд одоо жишээ нь Duolingo дээр нэг ширхэг дасгал хийн ч гэдэг юм уу. Өдөр болгон хийх ёстой тий жижигээс эхлээрэй гэж зөвлөмөр байна. Англи хэлэн дээр бас ингээд хитрхи том зорилго тавиад яваад оронгууд илүү хэцүү санагдаж магадгүй. Эхлэхдээ 15 минутаас эхлээд тэгээ 30 минут болгоод тэгээд 45 минут болгоод тэгээд 1 цаг болгоод тэгээд ингээ бариад ээж болно. За тэгээд дээрэс нь англи хэлээ би хийж гинэ гэдэг юм стори хийдэг чаленж өөртөө зарлаад тэгээ өөрөө тэрийгээ сториндоо батлаад явж болно. Би өөртөө чаленж тавиад тэгээд тэрийгээ гүйцэтгэж байгаагаа хүмүүст ингээ харуулад ах юм бол бас илүү баттайгаар англи хэлээ тавтах боломжтой гэж би бодож байна. Тэгээд ерөнхийдөө гол мессеж нь болохоор амжилт бол жижиг алхмуудаас л бий болсон байдгаа. Шууд ингээд амжилтанд хүрнэ гэж байхгүй. Жижигнээс эхлэхгүй хитрхи том өөрчлөлт ингээд тавьчингууд хийж чадахгүй стресс нэгсээд тулдах эсвэл зүхтаах тэр стресс маань нэгсээд тэгээд зорилгоосоо бүр хазаагаа зорилгоо бүр хаях тохиолдол байдаг байна. Тийм учраас юмыг жижигээс эхлээрэй гэдэг ийм мессежтэй ном байсан. Та бүхэнд хэрэгтэй байсан байх гэж найдаж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа, баяртай.